Одоо эгч минь намайг харагдаж дуу айлвал тэр нь хайр дүүрэн байх та. Би эгчийг ийм гоё дуулдгийг сонсоогүй явж. Миний чих өвдөхөө болсон юм. Аргалын галтай бүлээхний нүглийн үдэш. Ийм урт. Бүр ийм урт байгаасай. Таны дутуунтраасан галын нурм, асаасан шүдэнц, татсан тамхины гадаас гарсан түймэрн, эх орны ногоон хүрэн болсон ойн экосистемд нөхөж баршгүй хохирол учруулж байна. Жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дугаар сарын 20-ны өдрөөс 11 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд Богдхан ууланд төмрийн аюултай хойролцтой байдаг учраас Богдхан ууланд аялах, зугаалах, самаг жимс түүх зорилгоор зорчихыг хориглоно. Иргэдээ Богдхан уулаа хайрлцгаая. Богдхан уулын дархан цааслалын хамгаалалтын захиргаа. Огторгуй эмгээс гарлаа. Тулгын 3 чулуу шиг хөршүүдийн хоёрын дунд амьдрал ингэж бусалж байна. Харин нөгөө хаалганд энэ явдал яаж нөлөөлж байгааг нь хараахан мэдэгдээгүй л байна. Би ч нэр. Дэндүү хуваа хичээсэгүй юм. Дүү нартаа юу тохиолдож? Тэднийхээ юу бодож явааг ч анзаардаг. Баярлалаа. Би нэг. Харин лэгшдийнх хөршүүдийн хэрүүгээ анхаарахтай мантай байжээ. Товуугийн тарьсан балаг шүүхийн шатанд хүрч маргааш яах вэ гэдэг асуултад хариулт олцгоох гэж төвдөж байлаа. Өөрсдийн мэд хэмжээнд шүүх хуралд бэлдсэн ч тэд ялагдлаа. Чимгээ цөхөрч товуу мангуурч гүйсэх шиг боллоо доо. Харин энэ зур ангир төгөлдрийг хоосолж орхисон. Зөвхөн сэпийн биш. Ангирт итгэсэн итгэлийн, сэтгэлийн хоосолж орхисон. Энэ хоёрын эвгүй эхэлсэн нөхөрлийн учиг эргэж тайлгдах өдөр бий болов. Тайлгдах өдөр ирдгиймаа гэхэд голдоо ортол гомдсон төгөлдөр яах бол? Энэ бичиг барь надад байна. Тэгэхээр би Санжид хоёрын аль нэгэнд өгөхөө би ший. Санжид аслаа. Тэрлэд хөдөлгөөр асах шиг л аслаа. Асгахдаа нэгэн цагт удирдлагад нь явж хэлсэн үгийг үгдүүгүй биелүүлж явсан захирлынхаа өдөс шүү. Тогмод амарч хүн биш дээ. Энэ залууг яах л бол доо.
Хэцүү ч юм болж байна да. Харин тийм ээ. Гэр сургал бол алдах болов. Харин. За алдлаа гэж бодъё. Алдлаа гэхэд хаана барих вэ? Сүмийн гашаанд гуйж агаад барьчулж. Цэвлэмагч хүүхдүүдийг хараад өгнө дөө. Тэгж болох юм байна. Яасан байна вэ? Яаж чимэг болчих вэ? Эна. Хэм бататаах. Манай цэцүүч яг чам шиг хүн болно. Ямар? Татвар шахаа бодолтой. Би тийм гэж юу? Би дандаа л хэлдэг үсттэй. Битгүй мэрэгчлээс болдог байлгүй дээ. Магадгүй. Чиний судлах хүмүүс өдөр миний хүн. Тэгэл эсрэг тесрэгийн нэгдэл болдог байсан. Ухаантай шүү. За магтуулчлаа. Умти. Чимгээгч. Яасан та зүгээр хийсэн. Би танд барьцаал бүр үзүүлсэн юм аа. Тийм үү. Та яасан? Цайны цагаар яриад тах уу? Захирлаа нэг баримт авах гэсэн шүү. Тийм үү. Чимгээгч нөгөөх нь. Орчлон захирлаа. Ороо. Чингээ чамтай нэг ярих юм байна. Иш сууж. Ойртой нэг л тавгүй харагдах юм. Би зүгээр үү? Зүгээр. Гэрийн сайн байгаа юу? Гэрийнх нь сайн. Хамт олон гэдэг нэгийг ойлгож, зовх зүдэрцэгт нь нэгэндээ туцалж явах хэрэгтэй байдаг. Тэгэхээр хамт олондоо сайн байгаа, хэлэн далангуй ярьж байгаарай. Хүүхдүүд нь сайн байгаа юу? Хүүхдүүд сайн. Ямар нэг юм болоо гэж юм бэ? Тавьш. Баярлалаа зөв. Юм тохиолдсон юм. Тийм ээ. Хүүхдүүд нөхөр бид нар бүгдээрээ гутамжинд гарчихсан. Гутамжинд гарахаа. Одоо тэг хаана амьдарч байгаа? Одоо юу? Одоо нэг ах ч хоёрын гэрт байгаа. Яагаад юм болж вэ? Харин нөхөр ихт хоёр нэг муу хүмүүст өнгөө заллуулад бараг л алдчих шиг л байна да. Энд ч тав үзэж шүү. Амьдрал татуу хөлтөө зөндөл юм тохиолдно. Энэ болгон дээр сэтгэлийн хаттай байх хэрэгтэй. Хамт олондоо тэр болгоор надад ч юм уу сайн муу ярьж хуваалцж байгаа хамт олон чинь чадлынхаар ярьж байгаа туслахыг хичээнэ. Өнөөдөр би чамд нэг баяртай мэдээ дуулгах гээд Төв банкнаас салбаруудын шилдэг ажилтнуудыг цуглуулад төслийн ажил хэрэгжиж байгаа юм байна. Энийг судлаад үзсэн чинь чиний магистрийн судалгааны ажилдаа бас төхөө сэдвэр хийгдсэн байна.
Тэгэхээр би салтраасаа чиний нэрийг төв банк руу өгсөн байна. Баярлалаа захирлаа. Сэтгэл байгаа зүтгэл байвал ажилдаа амжилт гарах нь тодорхой. Тэгэхээр тэр төсөлд бас амжилт гаргаж оролцохыг хүсье. Ажилд нь амжилт хүсье. Баярлалаа захирлаа. Их чинь. Илгээг бичгээ хаа бичиг дээр мөнгөсөн байна. За. Сайн байна да. Би яг нэг ийм асуудлаар явж байна. Би орон гэрг болчихсон юм байна. Тэгээд танаа байгууллагыг орон гэртэй болох тал дээр тусалцаа дэмжлэг үзүүлдэг хэрэгтэй. За хэдгээр хараа. Харин одоохондоо тэрийг хараа гэсэн юм бол явж байна. За дүүлдэ 6 дугаар цонхны халамжийн мэргэжилтэд очиж олцож байна. За. Би сувлал танилцахад яаж яаж юм. Өөсөө байна. Би нэг ийм асуудлаар яваа. Өгөн чи харин ихнэр 4 хүүхэдтэй амьдардаг юм. Тэгээд өөр юм гисэн орон гэрг болчихвол танаа байгууллагыг харин орон гэртэй болоход тусалцаа дэмжлэг үзүүлдэг хэрэгтэй. Тэгэл материал өгдөг юм уу гэж явж байна. Танаа дүрлөө бичээд өчхөө. Юу гэж өгөө? Одоо манайхаас хүссэн хүсэлтээ ер нь хутгын сайн гаргаад өчгөл болно доо. Ганц бичгийн цаас байхгүй. Та өргөдөлтөй холбоо хуцсны дугаар авчаад. За тэгэхээр таны энэ гаргаж байгаа хүсэлтийг хурлаар оруулж шийдвэрлэгддэг учраас хурлаар орсны дараа танд уцаар чинь хариуг нь мэдэгтэй. Тийм үү. Биш нэг хурал мөрлөг хизээ болох юм бол. Барин хүүтрээд бас нэлхнэтэй хүүхдтэй болохоор хөөж. Тэр талаар л. Тийм үү. За энэ тэтгэврийнхөө. Тийм тэтгэвэр энэ давхар хяналтын систем тэтгэврийн наадахын тулгцсан. Тэгээ нийт олгодоогүй хүний тоо мөнгөнөөтэйгээ хамт гаргаад нэг яаралтай хэлцүүл. Яаралтай хэлцэх иргэний хүсэлтэй. Энэ дөрөв өдрөө хурлаар хэлцэх чагсаалт оруулж тийм үү? 5 дугаар орны юм. Оо шийдэх юм тийм ээ. Энэ 8 хийж хагаад мөнгө хүн заллуулад одоо тэгээ амьдрах өөрөө гэсэн орон гэрэг болчиход байна. 4 хүүхэдтэй юм биш үү? За яг харахгүй зорилт төрөлд орохоор юм байна. За ингэ чи хорооныхын мэрэгчэнд хэлээд нөхцөлийн үнэлгээг маш сайн хийлгүүл. Тэгээд дотоод ажил хариуцсан мэрэгчтэндээ бүх материалыг бүрдүүлээд энэ дөрвөлгийн хурлаар оруулъя. Тэгээд шийдвэрлэе. За энэ наад юунууд ч нийтдээ тэгээд хэд болж байна? 13, 15.
хараа. Оо хаана вэ? Цангид дотор л ээ штэ. Ресторан бас дэлгүүртэй. Чи жолооч хэлчих. Тэгээ байгаа газраас очиод авчи. Тогмодоо би чамаа нэг зүйлийг сэтгэлээсээ хэлчихье. Чи одоо хорлоо их чиг хайрал. Чамайг чин сэтгэлээсээ хайрладаг хүнийх нь хувьд чи эргүүлээд хайрал. За. Чамаа гомддгийг ойлгож байна. Би удахгүй шинэ байранд орно. Тэгээ чамаагаа авчиад хоёулаа хамтдаа амьдрын штэ. Тун удахгүй. Би чамтай хамт амьдрахгүй. Чи тэр байшинда эхнэр хүүхдүүд аваачаад сайхан амьдр. Чамд өөр юм хэрэггүй штэ. Би чи юу болчиход байгаа юм. Би жолооч чамд нэг сая төгрөг авчих واخ. За юу? Болсон. Би ханаад цадцсан. Тэр мөнгөө эхнэртээ авчиж өг. Ойлгов уу? Байна уу? Чи тэ яаж чадах юм бэ? Би өөрчлөгдсөн. Дахиж чамтай уулзмааргүй байна. Харин ингээд байн залгаад ах юм бол эхнэрт чинь бүгдийг хэлнэ шүү за. Байна уу? Яаж чадах юм? Их тоогүй. Тоо чи юу гэдэг? Чи ч бас надаас хол бай. Миний амьдрал одоо эхэлж байна. Чи надад 10 зааж өгсөн болохоос ш. Би энэ амьдралаа өөрөө хурцээр би явуулсан баха. Тийм үү? Тийм ээ. Тийм чи уурлаад ах юу вэ? За битгий уурлаа. Энэ угсаал бүгдээрээ л чинийх штэ. За би тааш. Өглөө болгонд гараад явах юм. Хаач тийм болов. Багнаа. Яадгийн? Сайн байна уу хчээ? Оо сайн байна уу? Юу та надаар хийх юм байгаа юу? Би энд байгаад байгаа шүү дээ. Тийм үү. Одоохондоо алга л да. Чи эртэд яагаад гівэнтгэ алга болчихов? Айгаад. За эгш нь ажилдаа явна. Хэрэг гарвал дуудана. Баяртай. Чи юу юм лээ? Энэ ядарсан гэмгүй байна. Эртэд том өрөөнийхөө хэвсийг хойлох гээд дээрх тавилгууд ингээд дийлдэггүй. Тэгээ энэ залууга туслалсан. Өөдөө хайна болоод хоол идээд яв гэсэн чинь гараад явчихсан байна лээ. Өөрхөдөө өнөр тоноорсон бичдэг юм шиг байна лээ. Ер нь та уучлах гуйчвал яасан юм? Яалаа гэж. Яг тэ миний буруу. Намайг уучлаарай л гэхгүй юу? Ямар ялгаа вэ? Маш их ялгаатай. Хамгийн гол нь шүүх хариуцлага оноохтой хүнийг хөнгөлж үзэх нэг шалтгаан гэж үздэг байхгүй юу? Нэг л боломжгүй санагдаад ах юм. Тэр хүн миний бүх юмыг дэрвчээд байгаа байхгүй юу? Тэгтэн би араас нь очиод уучлаарай гэж хэлэх юм. Нэг л ухаан багтахгүй юм. Би тань зөвлөж байгаа юм биш шүү. Тэгэгч надад хууль зүйн үндэслэл байхгүй. Хамгийн гол нь хууль зүйн талаасаа юунд танд ашигтай байдгийг хэлээд байгаа байхгүй юу? За яах вэ? Би уучлал гуйчил та. Тэглээгээд ямар ялгаа гарах юм? Би танд хэлээд байна шүү дээ. Энэ бүхэн хөнгөвжиж үзэх нэг шалтгаан болдгоо гэж. Адгийн зарга 10 хоног гэдэг. Та ингэж гүжүүдлээгээд юу болд болох юм? Энэ байдлаар шүүхтэр оч.
Шүүхтэр очиод юу ч болоо билээ. Хамгийн гол наан та уучлах гуйчихсан байх юм бол прокурор хинж үзээд таныг хамгаалах болно. За. Гэхдээ нэг л нэр төрд нэг жоохон тиймэрхүү юм л да. За. Би уучлахгүй. Тэгвэл та энэ дээр тайлбар авчиж. Одоо болох уу? Боллоо. Би тань руу эргээд холбоо барья. За. Ингээд та санжид гэж таних уу? Тань. Манад ажиллаж байгаад тогмод өөрийнхөө дэргэд татаад авцсан. Тэнэлж хаал явсарч л дээ. Юу нэ? Зүгээр. Онц юм ярьсангүй. За. За баярт. За огшин одоо зүгээр юу ихгүй зүгээр мөрөөрөө л ажиллах юм. Харин тэгье. Харин одоо хүү манд ирчихвэл Харин хүмүүс ирэх нэрэн шүү. Энэ шүү. Чараа энэ хүүгийн минь энэ балан ажил руугаа оруулах гэдэг юм биш үсттэй. За яалагч дээ. Тэнгэрийн шувуу гэдэг чинь тэнгэртэй. Газрын амтэн гэдэг чинь чулуун дороо л байдаг байхгүй юу? За тийм ээ. Цэцгээ. За. Байна уу? Наслаа. Яста баларсан юм болоод байна. Би төгөлдөртөө уулзчихад явж байна. Нөгөөд чинь хадгалуулсан бичиг баримтыг чинь хулгайд алдчихсан биш үү одоо яана? Юу хаана вэ? Гэрээсээ. Өөр хаанаас байх вэ? Юу гэсэн юм бэ чи гэртээ гин гэдэг чи юу гэсэн юм бэ? Загш одоо. Чи надад нэг тодорхойхон шиг яриад гачтай юу болсон бэ? Яасан бэ? Нэг өөртөө таарсан нэг хачиг хүүхэдтэй танилцсан байна л да. Нөгөөд нь очиж ач хулгайч болж таарч. Одоо яана? Ямар балаа юм бэ? Гэнэр. За чи ямар ч үсэн хүлээгээд байж би эргээд чам руу залгая заа юу. За. За тэгээ яриарай хөө. За. Яасан? Юу болсон? Юу нөгөө цэцгэд өгсөн бичиг баримт. Тэр алдчихж гинэ. Тэргээр одоо яах юм бэ? Юу гэсэн үг юм? Өчиж очиргол хэрэгтэй гэдэл яриад байсан биз дээ. Одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн. Энэ бол яах чарга байхгүй. Тогомдол хийж байгаа ажил л да. За яадаг юм. Уйнараа л болог. Яана. Чамааг минь арай дахиад хорчихгүй байгаа. За тэр ч гайг ах уу. Хэрвээ тэр бичиг баримт надад байсан бол бүр их аюултай юм болох байж. Одоо тогомдын гарт орсон болохоор нэг хэсэгтэй ламсхийн гэсэн үг шүү дээ. Гинэр. Яасан ч нүгэлтэй хорвоов дээ. Одоо нүгэл чивэд хоёроос тойрно. Ясад тэгээсэй л билээ. Гэхдээ юу нэг тогмод одоо ер нь яачихсан амт юм бэ? Нэр цэцгэлөө залгаадах юм. Цаадах чинь хүлээж байгаа бах. Байна уу?
За яасан хөө? За санаа зовлтгүй. Чи яахаар тэгдэг юм? Төгөлдөртөө санаа зовлтгүй гэд хэлээдэгтэй. Тэр бичиг баримтаа биднэрт хэрэггүй болсон. За. Тийм бол яах вэ? Хичнээн санаа зовбаа би бүр. За. Баяртай. За баяртай. За ашгүй. Яг уу. Явж өнөөх санжид бэрс гарахдаг. Харин тийм ээ. Ер нь л магадaltaй болчлоо шүү. Тогомдгийг л муу мэдж байна да. Миний бодлоор харин ч илүү мэддэг юм шүү. Өнөөх хогт өгч юу гэж байна? Хогт өгч юу? Огт өгч яах. Өдөрлөгөө авлаа гэл. Санжид тоглож илвэг. Харин ангирыг замаасаа залуулах гэж оролдох үед. Одоохондооч хүчин өрөхгүй баха. Гэхдээ тогомдын цаана хэн байгааг мэдчих юм бол бас хийж магадгүй шүү. Ажилчлаа. Хэрэв тогмод эргээд бохох юм бол хоёлоо өртөж магадгүй шүү. Тэр тайлан гартаа оруулахгүй бол чиний асуудал яаж ирэх вэ гэдгийг чи мэдж байгаа үстэй. Мэдж байгаа юм чи. Харин та хугацааг жаахан сунгаж өгөөч. За яах бодъё. Тийм ч амарх юм биш. Одоо иймэрхүү юмар оролдох офлтой болчиход байна. Нэг үгүй хэлэхэд танд л найдаж байгаа шүү дээ. Нөгөө газар автсан. Удахгүй хашааж бол. Хамаагүй битгий яараарай. 1-2 жилдээ намуухан байх нь зөв. Ер нь бол салхи хэрэг нь. Нөгөө хүний нэр дээр байгаа юу? Тийм. За тэгэд байж г. Би ингэс хийгээд явахгүй бол болохгүй нэ. За. За тул. Би тэнд жаахан бэлдсэн юмсан. Мэ. Ишээч. Чи 30 минут болоод гараарай. За. Энд харьцангуй тайван газар. Хүш. Жолооч чи харж байгаагүй. Үгүй. Санаа зовлтгүй. За тэгвэл би явлаа. Баяртай. Уцаар ярьж болохгүй шүү. Ойлголоо. Илүүжээ. Ханаас сухай. Ингээд сууд юм уу? Хамт байлаа. Йоо. Нэрээ намайг эргүүлж тасч байгаа юм.
Найз нэрээ дуусаагүй байгаа шүү дээ. Би чинь асууж байна. Хараа асуугаал лээ. Тийм. Гэтэ хэрмэл дуусч чадж өчгүй юу дөө. Шинтэй ярих юм. Минээс түрүүл явж явах. Найз нараас нь очие за. За хаана очиж татах гэж байна. Битгий ингэж ярил та. Би чамаас айж. Харин би чамайг надаас айдаг байгаасаа гэж хүсэхгүй. Би чамд нэг юм хэлэх гэсэн. Би бусад шиг элдв номоос гоёмсог өгч цуглуулж чамайг өөртөө татах шалтгаан болгож чадахгүй. Шууд л хэлээ. Би чамд Мэдгүй юм да. юу мэдгүй гэж. Бүгдийг. Чи намайг зүгээр нэг машин альчир гэж бодоод байгаа юм. Би яа штэ. Чиний тэр унж аваа үнэтэй машиныг чинь өөрийнхөө өмсч аваа хямдхан гутнаас нэг ялгаж харж чадахгүй. Би ийм л харлах юм. Тэгэхээр хоёулаа мөрөөр явсан дээр цаа. Би тэгвэл энэ машиныг хааны газар авч шатаач хэл та. Энд чи аавч авч гисэн бэлэг юм байгаа зү. Чи ятаж аавынхаа сэтгэлийг бодож болохгүй байна. Харин тэр чиний шүүмжлээд идэг хүн чинь хүний сэтгэл нийцгүйг олоод хэлжтэй. Чи намайг өнөөс өхөөх гээд байгаа юм уу? Би яг яастай. Чи хэлдэ. Би чамайг яасан гэж өмнөөс хөрүүлэх юм. Зүгээр чамайг эргэн тойрны арай өөрөөр хагаасаа л гэж хүсэж байна. Хамаагүй. Харъя л та яг юу хэлээд байгаа юм бэ? Таачиж чадахгүй л тээ. Яагаад? Яагаад гэвэл чиний нүдний чи урд хуурамч өвөл татцсан баг. Адаглал чи окторгуугаас уучлах гуугаагүй шүү дээ. Би тэгвэл яг одоо чиний хажууд окторгуугаас уучлахгүй л та. Уг нь надад харуулах гэж биш. Өөрийгөө ойлгуулахын тулд уучлах байх хэрэгтэй шүү дээ. Ингээл нөгөө үл чинь нүдээ чи хаач чадаа байхгүй юу? Окторгуугаас хүний ясаар уучлахгүй живлэрээгүй цагт надад чамтай яриад байх юм байхгүй. Би чамайгаа хичнээн их халамжламар санагдаж байна. Таач чим надад ховор болдох юм да. Би хойд ажил ихтэй биш төгс. Чи залуу байхдаа ажлын хаяал над руу гүгээд ирдгсэн. Тэг чин залуу байсан. Тэгэж дөмөж гэрэлцсэн байсан юм чи аргагүй шүү дээ хөө. Чи ч намайг үнсгэж болж тээ. За, амраа илэдгөө. Биш. Чи санаж байна уу? Сэлэн мөрний хөвөн дээр тэр жилчээ намайг яаж үнслээ? Яг тэрэн шиг үнсэлтэй. Тэг чин хөөгд байсан шүү дээ.
Би чамтай хичнээн их хайртай гэж санаж байна. Хоёлаа амрья. Төхөө сайхан амрья. За. Тэгвэл би чиний гарыг дэрлэе л да. Одоо шалах уу? I see. Та одоо яг зөв дуудлагаар хэлж байна. Тийм үү? За заашгүй дээ. Их чинь уулна. Дөрмөндөө уулна гайг байхгүй юу? Дуудлаган дээр л жоох явах байгаа. Сурнаа хоёлаа за. За. Олон хэлэх юм бол угаасаа сурчин. За. Be quiet. Болж юм. Be quiet. Hurry back. Наадах чинь шүү дээ. Hurry back гэхлээр хатуу сонсогдоод байгаа биз? Тэгэхээр ардаа зөөлний тэмдэгтэй юм шиг hurry back. Харин тийм ээ зааж. Hurry back. Дахиад нэг хэлээд үстэй hurry back. Одоо яг болчих. За. Ашгүй дээ. За би тэгвэл танаас нэг юм асууя заяа. За. Та штэ. Хэрэггүй зүгээр гэдэг нэг хэлдэг надаа. Хэрэггүй зүгээрээ. Юу юм албан ёсны хорн муу энгийнээр нь. Зүгээр л энгийнээр. Never mind. Болж штэ. Тийм үү? Уншаалах юм бол хэлчин зүгшэрчин. Тэх үү. Бол нэг чинь дөрмөндөө бол байгаагүй шүү. За энийг уншъя. Hurry back. Never mind. Hurry back. Never mind. Өдрөөр сүдэр тийш зодог үеийн хачгээ нэл хорвоод үнэний гаргацсан ганцхан арал өөрийн чинь голомтын хамран юм шүү. Алган дээрээ сүбэн бүрүүлэх хадил арилж чадвал хайрамилдгийм үлгэр хүрнэх сарны тоян өдрийн илчи мөч дагдаг гэрэлтэй орчлон гэрэн чин хаймэр шүү жинмүдэн аран тухал жанжалгүй тулдаг жирэмшиг нарийнхан тэрэд орчлон зүрхэн дотроо Tudega sahadi
шүн хоёор эрих шиг бомборч үлдээ нартай хорвог толхоод арслан зантай тавилан гаргадах нь аавын голомтын хамрон юм шүү. Чадвал хайр мөнхөрдгийм аа. Аргадж чадвал хайр мөнхөрдгийм аа. Танай байгууллагыг харин орон гэртээ болгоод тусалцаа дэмжлэг үзүүлэх зорилготой. Энэ дөрөвт өдрөө хурлаар хэлэлцэх чагсаалт оруулж тийм үү? Тогмодын энэ ирээд сэргүүд авлиун санг дэвэргэж байдаг хүн нь байнгын нууц байдалд байдаг энэ хатагтай байх нэ. Тэгнэ тэр тогмод амар хүн биш. Хэрв тэр хөнгөн гомоо юм хийдэг байсан бол Санжааг тэгж хүнд байдалд оруулж чадахгүй л байсан. Гэтэл багын нөхөр ажил амьдралын бөөн туршлагатай Санжааг хүнд байдалд оруулж дөнгөсөн хүн Санжидыг бол хүлхэхгүй залхин дамжиггүй. Та чи юу гэдэг? Чи ч надаас холой. Ер нь та уучлахгүй ч бол яасан юм. Санжаа тогмодоос уучлалгуйлаа. Тоглоомонд ялагдсанаа хүлээн зөвшөөрчээ гэсэн үг шүү дээ. Түүнийг нансанд хэлж сэтгэлийн намраас юм. Алдгүй амьдрахаар шийдэсгэлээ. Тэр бичиг баримтаа биднэрт хэрэггүй болсон. Билгүүжин ингэчинг уучлсангүй. Түүнд ингэчингийн бүхий л байдал таалагдахгүй л байна. Огторгуугаас хүний ясаар уучлахгүй живлэрээгүй цагт надад чамтай яриад ах юм байхгүй. Ажилтаа гэж билгүүдэй гэж байгаа үстэй. Тэ чи нэг цэцүү ч гэсэн энийг авч заяа. Ээж! Ой! Хоорны цэгэр зам санаа. Энэ хаа? Энэ кофе шкафны яг энд хийж байна гэж хэлээ үстэй. Маа энийг өөс. Бэж. Хөгшөө. Оо. Хоёул ажил цуглахаас өмнө ихтгэл шиг явна шүү. За. Тэг. Миний хүү цаагаас аваарай. За. Ээж. Би хавцаа өсгөө. Оо. Тэг миний хүү. Зааварлахгүй боловсрлоо. Миний махаа уртыг бодоо. За. Миний хурдлаар хосрлоо шүү. Нойрноос сэрсэн биз?
Төгөх хажил сайн шалгаарай. За. Миний хүний дураг завдсан шүү. За. Хөрх юм уу? За, гүч. Андаагаалаа гүч хөнөх. Хаа битээ гэж өмслөө шүү. Үгүй би өөрөө өмсөн. За орой ирэх чинь би тавьсан байя. Чи бас дээр тэгж хэлээд алга болчих ёстой. Оо, юм сүртэй юм бэ. Би тэг юм өмсөх юм. За би жаад удахгүй нэгийг аваад л үү. Хизээ. За дараа л болооч дээ тэгт. Таныг авч өгсөөр үл би өөрөө ажилд ороод цалинтай залгаад авчих шít. Тэгвэл болохгүй юу чи? Муу хар битикал өмсөх байсан. Хүүгийнхаа сүг сайн хөөрөж өгөрөө зүгээр. Би халуун өгч юу. Баяртай. Анаач чи явлаа. Баяртай. Баяртай. Битээр болчлаа явъя. За аав надаа гарлаа. Залхуу өслөө хоёр аавдаа сайн туслаад бүх хүчнүүдээ сайн хийхээр заяа. За. Дүүгээс сайн хараа шүү. За. Бид гурав. Би миний аав. Орно. Ой! Юу миний цанга аваад авчих. За одоо. Ээж. Ой. Мөнгө өгөөч. За. Наа. Завил нөө. За болчихлоо. Хайд үнси. За. Хоёр жижиг яг эрт хүрээд юм. Харин хоёр орой тоо. Би өнөөдөр хуралтай шүү. Баяртай. За. Би өнөөдөр ноос гэсэн. За баяртай болгоомж явцгаарай. Баяртай. За таачин. За, самлаа. Юу хийдэг юм бэ? Үчиг авч байгаа. Цогцолоо шүү. Явах ч надад хоёр. Явлаа. За. Маа. Тэнд цаа. За, баярлалаа. Хатаа. Чи чин төрөө олдоо үсттэй. Ойлгов уу? Ойлгохгүй байна. За, миний дүү бити ойлго заяа. Ойлгоно. Би өөрөө чи ялцсан байгаа. Оба. Явцгаа. Яна би хоцорлаа. За, албаалпандаа маашаа. За нийгмийн халамжийн тухай хуулийн 13-ийн 5-ын 2 заасны дагуу 18 нас хүрээгүй байхдаа бүтэн өмчин болсон 18-аас 24 насны иргэнд олгодог онцгой тохиолдлын амжиргаа дэмжих мөнгөнд тэмжээг 1-р хорооны иргэн Батнасаа өвдөө төвлөлтөд олохоор шийдвэрлээ. За бид нар 1-р хорооны иргэн төлөвлөрийн асуудлыг ингээд шийдвэрлэлээ. Дараагийн асуудал юу вэ? 5-р хорооны иргэн Товгийн хүсэл гаргасан асуудал байна. Өсөлт үйлдвэрийг хийсэн үү? Би хийсэн байгаа. За 10 сарын 1-ний өдөр 5-р хорооны иргэн мэрэгэн овогтой 5 нь гэр хүссэн болон бусад асуудлаар өргөдөл гаргасан. Тэгээ үүний дагуу нөхцөл байдлын үнэлгээг нь хийсэн. 5 нь болохоор ам бүл 6, бага насны 4 хүүхэдтэй юм байлээ. Тэгээ одоогоор нөгөө орон гэргүй учраас лэгшид гэдэг айлд түр амьдарч байгаа. Тэгээ өрхийн орлого нь бол нөгөө хүний хүчил сангаас хүүхэд болгоно нөгөө сар болгон өгдөж 20,000 төгрөг нийт ингээд 80,000 юуны л авлагатай. 5 нь болохоор өөрөө ерөөсөө ажил эрхлэхгүй байгаа. Тэгээ эхнэр нь сахин нэг ажил гарсан байна. Тэр лэгшид гэдэг нь хамаатан уу? Хамаатан биш зүгээр танилах нь аль. Шил Товгийн хамаатан садан ойр дотны хүмүүс Улаанбаатарт байна уу? Улаанбаатарт хамаатан садан гэж хүмүүс байх. Яг юунаас олж байрг болсон юм болоо? 8 гэж анх үнээс мөнгө зээлээ. Тэгээ тэр 8 бүртэлгүүтээ тэгээ 2-3 удаа заллуулсан юм билээ. Тэгээ тэрнээсээ болоод орон гэр болсон одоо гэргүй байна. Нөхцөл байдлын үнэлгээг ер нь дүгнээд үзэхэд нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйл заасан орон гэртээ болоход нь дэмжлэг төсөлцөө үзүүлдэг онцгой тохиолдлын тэтгэмжинд хамрагдах нь үүсэхгүй байгаа. Товод чи энэ учир байдлаасаа хэлээрэй. Манай халамжийн хуулиар ч болохоор тэгээ нэгдүгээр гинти айлс дөрмөөс орон гэр болсон үргэлжлэн хоёрдугаар дээр 18 өрөөг багт төлж болсон. Гуравт нь 20-оос болгосон орон гэр бүлгэн дөрөвт нь орон гэр бүл тэмдэг өрхөнд одоо нэг удаа
нэг итгэвч дэмжлэг өгдөг байгаа. Тэгээ та бол энэ хуулийн айлын зав таврах байныг сайн ойлгуулаарай. За бид ингээд товгийн гаргасан хүсэлтийн дагуу бас хэлцэж өнөөдөр шийдвэр гаргажээ. За 3 асуудлаар би бас өөргөө гэж бодож байна. За хорон хариулт нийгмийн халамжийн мэргэжилтэн маань нэгдүгээр энэ хаягийн хөдөлгөөний асуудлыг шийдвэрлээрэ. За хоёрдоо 4 бага насны 4 хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэе. За гуравт нь 5-г ажлын байртаа бас боловсруулахаар хөдөлмөрийн хэлцээ бас хамтран ажиллах хэрэгтэй байна. За ингээд өнөөдрийн хурал одоо ингээд өгөр дуусчихъя. За манай хорон хариулт Сайн манай Төрийн банк хараа тооцоонуудад танд юу урдслаа? За. Та төслийн бизнесийн зээл сонирхож байна тий? Тийм, та надад холбоо ярих утасны дугаар өгөхгүй юу? За баярлалаа. Сайн нэг хүн төслийн зээл сонирхож байна. Өөрөө нэг эрхэлсэн ажил байхгүй гэж ах юу? Энд чинь төслийн зээлийн үед бол хуваараа бизнес эрхлээд хамгийн багадаа 12 сар үйл ажиллагаа авсан туршлагатай байх хэрэгтэй л доо. Тэгэхээр наадгүй чинь одоо бол манад зээлэнд бол хамрагдах боломжгүй. Гэхдээ тодорхой хугацаанд бизнесээ явуулаад манад бол хандах боломжтой. Тийм. Тэгээд нэг 12 сарын хугацаанд үйл ажиллагаа явуулж байхдаа манай банкны харилцагч бол өөрт нь давуу талтай хүмүүс хэлж өгсөн юм шүү дээ. Угаасаа бусад бүх банкнууд ялгаахгүй. Тэгээ манай банкаар харилцдаг байх гэдэг шалгуур үзүүлэлт болохоор энэ маань илүү давуу талтай болж байна гэсэн. Тийм. Анх удаа зээлэх гэж байгаа юм уу? Тийм гэж нэр. За тэгвэл заавал үйл ажиллагаа авсан байх хэрэгтэй. Та цаанд орохгүй юу? Одоо орлоо. Энэ ганц баримт үзээд дуусчих. Тэгээд ор. За одоох. Гараа одоох энийг хараад дуслаа. Тавин сая ярил хөрөлд. Юу гэж дээ. Үгүй би чи энэ хүний бас амь нас мөхөмтэй холбоотой хүн шүү. За тэгвэл хоёр дахин илүү. Яалаа гэж дээ зөнжд. За тэгвэл 4 дахин ихийг өгье. 200 сая гэдэг бол их том хөрөнгө оруулалт шүү. Чамшиг хүний хувьд нэг нэрээ хэлчээд л тийм хөрөнгөтэй болно гэдэг зүуд юм шүү. Чамайг ийм юм сонирхож байна гэд би цааш нь дуулгачихвал чиний наадхаас чинь 2 дахин илүү ихийг надад өгнө. За Бердмийн тэгвэл хилээд байгаа гэж өгье л дөө. Үгүй би чамд хилээд байгаа юм шүү. Чиний наад өгөх гээд байгаа юм чинь яг одоо миний халаасанд бэлнээрээ байна гэж. Чич ханцаад новш юм аа. Чамайг надтай ямар намаа хийх гээд байгааг би сайн мэдж байгаа шүү. Их сайн мэдж байгаа. За яг би өгье. За энэс илүү болж чадахгүй. Надад билбин чинь ч байхгүй. Гэхдээ яг чи тэр нэрийг надад хэлэхгүй гэвэл хамаалга би өөр арга бас бодож болно. Сүрдүүлж гэнэ үү чи? Тэгж ийн яадгийг чадахгүй. Бид хоёрын яриаг бас өөр хүн сонсож байгаа шүү. Ой чи нэг гардаа. Санжита ах нь олон жил новшноохойтой утгалдлаа. Тэгээ чамайг надтай уулзъя гэж дуудуулахар чи нэг ийм арга хэмжээ авсан. Би чиний яг юу хийх гээд байгааг сайн мэдж байгаа шүү. Тэгээд чи энэ тайлан гартаа оруулж авмагцаа дараагийнхаа нүүдлийг эхлэн тийм үстэй. Одоохондоо бол энэ тайлан чамд бол зүгээр л шалдан баримт. Ямар ч хэрэг байхгүй. Тийм биз? Чи одоо тэгээ яах гээд?
Надтай наймалцах гэдэг юм. Үгүй дээ. Би чамтай хүн чанарын талаар нэг юм жохоо юм ярих гэсэн. Алт ханхалсан газар хүний мөн чанар өвтүүлдэг гэдгийг мэдмээр л юм да. За тэрийг ч нэг муу юм мэднэ. Тэгтээ би чиний мөнгөнд биш. Энэ тогмодод дургуудэл яг тэр хүний нэрийг хэлж болох юм. Чиний мөнгөө сонирн биш шүү. За яг би чамд данс үгүй. Чи тэр надад хэлээд байгаа мөнгө тэр данс руу ич. Тэрний дараа л хоёулаа энэ яриага шийдэх үү? За баяртай. Удам өгсөө сайтай сайхан сэтгэлтэй хоёр штэ. Манай энэ товгийн аав миний амьд орсон штэ. 5-6 настай л байсан баг. Хонтойгоо шуурган дуруудаад осгож өгтгийн даваан дээр энэ товгийн аав таарад намайг аварсан байгаа юм. Тийм учиртай юм уу? Тэгэл та дээр өнөөдөр ингээд яриа сууж байна. Уулзах учиртай дуулсан гэж дээ та нар. Та харин хоёр багын л өдөрт нь хараад өгчүүл болох юм тэр. Удахгүй цалин цугтайгаа золгочих ба. Танд багч болов хүүхэд харсны мөнгө өгөх байлгүй дээ. Тэр яах вэ? Айл зэрэгэлдээ уулзах болох л байлгүй. Гэхдээ харин хүүхдүүдийнхээ хоол хүнсийг сайн бэлтгэж өгөх хэрэгтэй. Өвгөн битээр ямар үргэж орж гараад байх биш. Бид хоёр ч надад гэр дудаахан гидс бондгоргоо тэгээд болчдөг болсон. Таныг ингэж хэлэх болов гэж бодож ирсэн юм аа. Оо. Болцсон уу? Болчлаа. Энд дүүсэн чинь. Мартснаас нөгөө нандсныхаас сурах байна уу? Ойт чимээг үлээ штэ. Та нөгөө хурцөнгөө л асуугаад байна уу? Харин тийм ээ. Гүмэн сайхан ид шүү дээ. Илчтэй дулааханд ба тэр үнэрнэ гэж яана арцал гэсэн үг. Ойрноос наашлуул төхүүлээд өгөөрэй гэд хэлчихье. Ястаа тэгээр. Тэгүүлэл их сайн байна. За. Дамныг хоошо. Өн зохиш. Дунд идэж дулаан хэвтрээ гэж. Та нар минь одоо л нэг зөв зөвгөө олох нь дээ. Хилээд өгөхөө. Одоо ажилтлал орчвол болох нь тэр дээ. Хүүхдийн заяа буюу ихтэй. Энэ гэрийг варайгүй их удцсан юм. Илжирчээ одоо өгсөн гайгүй шимтэй. Уг нь бүрээ сайтэгэр юм байна. Та өстой ерөөлтэй хүн юм аа. Бид нарт ингэж тус болох гэж. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг л болоод байлаа. Ийм улсад ийм үйднэл тус болохгүй юм бол энэ гэрийг хэдэмий дарж хөвтөөд юугаа хийхвтэй хүмүүн. Хүүхдүүдээ цаа ирсэн. Хатуун дээр нууцгаач. За. Сумьяах цагаа. Дай, би зүчөө. Сумьяах хийж сууч. Болгоомжтой. Миний хань хийж сууч. Хүслэнээс өмнөх. Сувда. Гавит чата энэ нийтээр бас хатуу хэцүү цагийг туулж өнгөрүүлж шүү дээ авах байж. Хүслээ.
Саяхан болтог. Аяг цайны сүү олдохгүй. Гол харлаад хэцүүж байлаа шүү. Одоо ч цаг өөр болсон үгүй юм шиг. Одоо тэгсэн чинь хашааныхаа үүднээс бараг шахуу гол шилж байгаад аяг сүүгэн авч байна. Хөр давраад нөгөө тэтгүр өгдөг хэдэн хүүхдийг аашилж байгаад шахуу хэдэн цаас авч байна шүү дээ. Одоо тэгэхээр баяга илүү дутуугаан төмөнтэйгээ хуваалцаж суухаас өөр яах вэ? Нэрээ тийм шүү. Одоо ч бас ч гэж нэг үе бодох юм бол хүн өөрөө нөгөө эзэн хичээвэл заяа түших цаг болцсон байх шүү. Хэдэж үү? Харин ч. Одооноос бид нар их хичээнэ. Та нартай их баярлж байгаа шүү. Үгүй. Энэ гэрт сайхан таарсан гэр байгаа үсттэй. Намжээ сайхан таарч. Та нар л ирж орох ёстой байж тээ. Харин тийм. Монгол хүн Монгол гэртээ амьдрах шиг сайхан юм аа. За. Ийм газар үрээд. Яасан? Би харин танд тодорхой нэг санал тавих гэсэн. За. Тэгээ юу юм бол та? Харин таныг зөвшөөрөл хийлье гэж бодвол. Агуун чи. Юу гэж хэлэх гэж байгааг нь мэдэхгүй байж. Юуг зөвшөөрөх болж байна? Би танд урдан танд байсан. Одоо бодлонтой болоод байгаа. А11 ордын тодорхой үеийг танд би буцааж өгөх гэсэн. Тэр чинь угаасаа би өөрийнхөө хөрөнгөөр хайгуулал хийчихсэн газар. Тэр чинь тийм л дээ би мэдж байгаа. Гэхдээ тэр талбай таны мэдлэх байха болсон шүү дээ. Хэн чинь албан ёсны газар нь энэ асуудлыг шийдэх гэж байгаа. Тэгээч энэ асуудал чинь хэн нэгэн хүний санаагаар болохгүй л үү? Харин тэр чинь л юу л бол доо. Тэр нэгэн хүний дураар том магадгүй дээ. Азар харин тэр бичгээр өөр хүний хардаг. Юу нэ? Тийм ээ. Тэр тайл нь надад байгаа. Гэхдээ баталгаатай газар байна. Тэгээд ямар санал тавих гээд байгаа юм? Орд хамтын мэдл шилжинэ. Харин танд 15% эзэмших эрх өгнө. Наадах чи өстө нохоо санал байна. Оргуу үлдснээс дээр гэсэн үг юм биз дээ. Та ч мэдж байгаа шүү дээ. 15% гэдэг бол бага юм биш. Тэгэж та энэ хэрүүл маргаантай аахар шахар асуудалд орооцолдог. Хувь аваад зүгээр явчихна. Харин таны хайгуул зарцуулсан хөрөнгө чинь 5 жилд нөхөгч. Ингээд үлдсэн 25 жилд нь ашиг олоод авна. Тэгэхээр нэг жилийн дотор $300,000 гэдэг бол их хөрөнгө шүү дээ. Хэрвээ би зөвшөөрвөл чи яах вэ? Шууд гэрээ. Зөвшөөрөхгүй бол цаатаа тэгвэл тогмодтой 8 тохирох асуудал босч ирэх багт. Наадах чинь тогмдын мэдлэл шилжчихээг юм. Таал тэгж бодоод байгаа болохоос биш. Энэ асуудал чи аль хэдийн өөр тийшээ иргэсэн шүү дээ. Бараг цаг цагаар. Яг үүндээ
Энэ асуудлыг шийдэх боломж чамд байгаа юм. Байгаа болвол би танд энэ баталгаатай хэлж байгаа шүү дээ. Харин тогмод танд энэ ордноос хурд шорооч өгөхгүй гэдгийг та нэг бодолцож үзээрэй дээ. За яах вэ? Би ч өвчөрч болох юм. Ийм юмд атс бодол хэрэггүй гэдгийг та мэдмээрсэн дээ. За. Би ч өвчөрч байна. Шууд гэрээ. Сайхан ирж дээ. Тэгээ хүний 10 жилийн хөдөлмөрийг ганцхан хот усаасаар дээрэмждэг. Энэ ордонд ч гэсэн би 5 жилийнхээ хөлс хөдөлмөрийг шингээсэн шүү дээ. Чиний тавьсан саналыг зөвшөөрч байна шүү дээ. За. Мацуудаа минь хөшөөгөр. Наа хүмүүс толдоо. За. Амал болж шүү дээ. За хүмүүс. Энэ хатгийг тонноос зүвч. Үндэ бол энэ бүхэн та нарын юм л ач буян шүү дээ. Лэгч та зөвч. Би тоо. Чи ч одоо энэ айлын гризим байгаа үдээ. Тэгээч наад хатгийг чинь зүгээр нэг зүүждэг юм биш. Орон гэрээ чинь хямрлуунда. Үр хүүхдийн чинь заяа тавилан биелэгдэж зүүдэг. Зүүч. За. Заавч. Эй. За, наанаас. За нөгөө огдох нөхд чинь эднэ. Муухай хүнээс л өө. За дарга инженер чинь ирэхээр тэнд байлд юм.
За товоо. Ажлаа шуурхайлээ. Техникээ хүлээлцээ. Хэдүүлээ тэр хашаар оч. Уурхай техник мэдхүү. Сайн мэдхгүй. За ингээл ажиллаад байна да. Хоол үнсээ чинь сар бүр хотоос маш явуулчихна. Заанд хорхоодоо бол баян ангаа ашиг айлж ганц нэг болонгоор одоо баярлаач тээ. Тэр харагдж байгаа айл нанддих гэж айл байгаа. Цагаа идэ сүгэ тэр айлаас аваад аж бол. Нандд гэсэн үү? Тий. Эхнэрийн хандаа гэдэг үг юу? Өө дүүч танилын дайц юм шүү. Тий, хаяанд нууц юм биш. Харин тийм шиг ба шүү дээ. Тийм. За энэ нэг портер хууч портер байгаа. За. Гэхдээ ясаатай. Цаатлын 69-ийг чи унаад ээж болно. Тэгтээ жоохон цэвэрхэн додондож тарлаж унж байхгүй бол бас захирал бас янз бүр юм яриад идэг. Ингээд машин барина үстэй. Барина. Харин үнэмлэх байхгүй. Тэр үнэхээр яах вэ? Машин барьдаг байхад болчих. За ингээд нарны ихтэй хэллээ. Хөдөлгөөгөө. За тэгээд сайн сууж байгаарай. Уурхаагаан саараарай. Санаа зовдгоо. За сайн сууж байгаарай. Та тэр хүү ирсэн гэсэн та ирсэн юм уу? Яах нь дээ. Цагаа идэ. За. Танд зүгчсэн. За. Илээс. За. Хэн ажилласан? Сайн. За яа. Яавсаа. Сайн. Тэр лэгсэлтээ танаад очсныг санаж байна. Санаж байна. Тань гадаага 69-ийг унаад маад очиж байхгүй юу дөө. Таны өмнөөс ах энэ 69 чи унаад энийг урчиг хисч өгдөг байсан шүү дээ. Албаны ямиг хамаагүй болохгүй байл дээ. Таадгүй юм билээ. Ахан тэгж яагаад нэг сим хийгээр нь танаад яваад очино. Тэгээрээ. Таныг ирсэн гээд аа ээжэрт хэлчихье. Тэгээрээ. Нэг баяр сайхан гээд нэг ах ирнэ бас. Товчин гэж ах ирнэ. Харин тэр хоёр ах чинь сая намайг хүргэж ирсэн байхгүй юу? Тийм үү? Тэр товч ах нь нэг буудалтай бол 2 бодоо унагсан гэж хэлээ. Мэргэн хүү юм аа. Мэдгүй аа хөхрөөдлээд нь шүү дээ. Танаа энэ хавьд хөрзөн хэрэг хэлбэг байдаг бол. Цэвэлмаа гэж хэлж байна уу? Харин цэвэлмаа гэчтэл авдаг юм уу санаатай. Саяхан манайх тэдний хашаанд бууссан. Зүг. Хагуулж чадах юм бол энийг зөндөө. Манай урд өвлж ийнэ л нодлон малаа зарчгаад хот руу нүүчихсэн. Тэдний өвлжөө гэж нэг хотгоос хөрзөө. Тэгээд тэр өвлжөнд нь өөр ял байдг юм уу? Аав авсан. Намайг гэрлэхээр мал таслаа тэд өвлжүүлэх гинлээ. За. Тэгвэл манай чулуудаач мундаг их ажилтай байгаа юм байна да. Хизээ хинтээ гэрлэх нь бүү мэд.
Эхлээд чирэгтийн явж таарна да. Тэгээд миний дэ өдөрт ер нь юу хийдэг юм те аа? Намартаа тарганы бүрээнд баахан бариулна. Өлдөр чонтой өөжлөлтөн дөө. За нар хаалаад ирэхээр малын шивдэртэй зураалтан да. Амар залхуутай. Тийм шүү дээ. Гадаа байсан халтар нохоог барс гэдэг. За. Нодлон 2 бүдүүн чон барьсан гэдэг нь шүү дээ. Пүүх тийм үү? Тий. Гэм лот амтна. Лот ахаарч лот гэдэг юм баггүй юу? Юу гэсэн үг? Таны өмнөөс нь тэрмэц сахиулыг лот гэдэг байсан байхгүй юу? Оо, лутахаас ихээр гайхлаа шүү дээ. Тэгээ энэ нохооч эднүүдийг дагуулаад энэ нэр чи улаан хөлтөн гიშгүүлэхгүй шүү дээ. Ой. За, аав төгсөж байгаа хатаа одоо ч та сав сулдаад өгөө. Өө нэрээ тэгээ. За, одоо. За. Бачаа. Гадаач мөн гүйтэн байна. Оо, хэлээд өгөх. За. Нэг өгч. За. Аав чи өстө. Минь түгээрээ. Тэгнэ. Нэсэх уу. Заахан тэгж байгаа нь яваад чи сая. Тэгэр аха. Өдрөөр сүдэр тийш зодог уйлын хачгээ нэл хорвоод үнэний гаргацсан ганцхан арал өөрийн чинь голомтын хамран юм шүү. Алган дээрээ сүбэн бүрүүлэх хадис аргалж чадвал хайраа мэлдгиймаа үлгэр хүрнэх сарны тоян өдрийн илчи муч аралдавч үрийн туяг ботох шиг дагдаг гэрэлтэй